Өнөөдөр NBA-ийн талбайд юу болоод өнгөрөв хамтдаа харцгаая. Джеймс Харден өнөөдөр 41 он 14 самбар 11-нд дамжуулалт гүйцэтгэж Далласыг нэмэлт цагт буулгаав. Нөгөө талаас D'Angelo Russell маш сайн тоглож Lakers тоглож байсан үеэ санагдуулав. Wemby гар цэрлэн үдэлсэн Curry өнөөдөр 49 оноо 9 хоолын зайшидл дамжуулалттай болгов. Wemby түүнийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байлаа. Under Armour-тай бүр мөсөн гэрээгээ цуцалсан Curry тоглолтын өмнөх халаалтан дээр Kobe өмсөж харагдав. 2 хоногийн өмнө OKC-д 30 оноогоор хожигдсон Lakers Zion Williamson, Jordan Poole-гүй Pelicans дээр уураа гаргаж агсан тавив. Pelicans эдэрхий муу учраас DeAndre Ayton яг л хаким шиг харагдаж байлаа. Харин лидерүүдийнхээ эзгүүд Trey Murphy маш сайн тоглож байгаа. Өнөөдөр ихэд л 35 оноо авсан байна. Towns 39 оноо, Shamet 36 оноо, Josh Hart triple double хийснээр New York Knicks Miami Heat-ийг буулгавлаа. Энэ тоглолт ямархуу болж өнгөрснийг хамтдаа харцгаая. Houston Rockets Portland-ыг буулгаав. Kevin Durant 30 оноо 5 самбар, Sengun 25 оноо 10 самбар 9 дамжуулалт, 3 таслалт, 3 хаалт. Orlando Magic өөр нэгэн хожил. Hurries it up the floor. Wagner, 3-point shot. Нүпэл. Ямартай чин залууг анхааралтай авах цаг нь болжээ. Өнөөдөр 32 оноо 3 самбар 3 бөмбөг таслалт. Trey Mann-ийн аимшигтай тоглолтод дуурласан Янас тоглолтод өөрийгөө оруулав. Man, James, Diabate playing together. Гисэн идэж Кузма маш сайн тоглож. What? Тийм байна. Кузма үнэхээр сайн тоглож 29 оноо 10 самбар 5 дамжуулалт 4 тасалтыг гүйцэтгэжээ. Гайхалтай. Westbrook Kings-ийн гарааны холбогч болсон байна. Гарааны холбогчоор гарсан эхний тоглолтонд тэрээр triple double гүйцэтгэжээ. Detroit хожлын цуврал